Галданбошгот хааны Мендэсний 380 жилийн ойг тохиолдуулан аймгийн иргэдийн төлөөлчдийн хурлын тогтоолоор Ховд аймгийн дээд шагналаар нэр бүхий хүмүүсийг шагналаа. Сүүлийн 20 гаруй жилд Ховд нутгийн жилийн төлөө зүтгэж байгаа. Их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн Батлан галхын сайн сандрын ям цогтод 100% сандаар энэ хүндэтэй шагналыг шийдүүлсэн байгаа. Монгол Улсын баруун бүс нутаг болон Ховд аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бүтээн байгуулалтад хүн амын хөгжилд онцгой хувь нэмэр оруулж, гарамгай амжилттай дэвшилттэй шинэ бүтээл гаргасан нэр бүхий хүмүүсийг засаг даргын саналыг үндэслэн иргэдийн хурлын тогтоолоор шагнадаг уламжлалтай. Энэ удаа аймгийн дээд шагнал болох Галданбошгот хааны нэрэмжит шагналаар Улсын хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд Ховд аймгийн Манхан сумын харьяат Сандгийн Бямцогтыг, мөн Монгол Улсын гавьяат багш төр нийгмийн ахмад зүтгэлтэн Жамбын Түмэн Жаргал, Монгол Улсын гавьяат эдийн засагч Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын харьяат Намсрын Дамб нарыг шагнаж, Галданбошгот шагналыг дагалдах мөнгөн шагнал дурсгалын зүйлийг гардуулан өглөө. Галданбошгот хааны 380 жилийн баярыг энэ жил тэмдэглэж байна. Ер нь бол 10 жилд одоо нэг удаа тэгш шогийн тэмдэглэдэг Монгол Улсын засгийн газрын тогтоол гэж засгийн газрын тогтоолоор тэмдэглэдэг юм баяр. Ойрдын хаан одоо бас Галдан хаан бол бас Монгол төрийн тусгаар тогтнолын төлөөс тэмцэж байсан төрийн нэр зүтгэлтэн зам бас шашны хувилгаан бас цэргийн одоо гарамгай жанжин байсан. Ийм одоо бас мундаг одоо хүн байсан. Яа харахгүй одоо манжийн дарлалын эсрэг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бас ам бий одоо тий үл хайрлан тэмцэж байсан ийм одоо бас яа харахгүй түүхэнд үлдсэн домогт хүн. Одоо миний нутгийн шорооноос бурхан гуйсан ч бүүх гэж одоо монгол хүн болгонд хэлдэг энэ үгийг хэлж байсан. Үнэхээр одоо газар шороо тусгаар тогтнол эх орныхоо төлөө хүн болго яаж тэмцэх ёстой одоо гэж маш товч тодорхой илэрхийлж байсан. Ийм одоо салдар суутаас монгол төрийн төлөө зүтгэж байсан. Энэ хүний ойг одоо ховдчууд 10 жилдний удаа тэмдэглэдэг. Энэ жилийн өмнөөс сайхан одоо болж байна. 10 жилийнхаа энэ тэмдэглэл баярынхаа үеэр бас одоо Галдан хааны нэрэмжт одоо Ховд аймгийн дээд одоо шагналаар Монгол төрийн одоо төлөө зүтгэж байсан зүтгэлтнүүдээ шагналыг уламжлалтай байна лээ. Хамгийн одоо анхны шагналыг Монгол төрийн дархан түшээ, Монгол Улсын их хурлын дарга асан, Дэмбэрэл дарга, за Монгол Улсын ерөнхийлөгч асан, Илбэг Доржгой, за мөн одоос Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат эмч, Начингийн Баасанжуу одоо гэдэг эмчнүүд одоо ийм хүмүүс хүртэж байсан. Бол одоос өнөөдөр 10 жилийн дараа олгогдож байгаа шагналыг Монгол төрийн төлөө зүтгэж байсан. Манайс Ховд аймгийн хөгжил дэвшлийн төлөө, баруун бүс нутгийн хөгжлийн төлөө зүтгэж байсан. Түмэн Жаргал дарга, Дамб дарга. За одоос миний бие ингээд хүмүүсийг шагнаж байгаад одоос түүлийн бас талархалтай хүлээж авч байна. Яа харахгүй бас баруун бүс нутгийн хөгжлийн төлөө, Монгол Улсын бас хөгжил дэвшлийн төлөө, түүн дотроос Ховд аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө бас хийж бүтээсэн олон зүйл байгаа. За бас хийж бүтээснээс илүү их бас хийж бүтээх одоо бас тийм бэрч хүч хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа. Тэгэхээр энэ бүгдийг манаас аль алийг нь бас бодож одоо бодолцож одоо бас өнөөдөр шагналаар шагнасан боллоо гэж бодож байна. Тийм болохоор Монгол төрийнхөө төлөө, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө, баруун бүсдийн хөгжлийн төлөө бол зүтгэнэ. Түүнчлэн төр өмчийн бүхэл хвшлийн байгууллагад 30-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан аймгийг хөгжүүлэх, бүтээн байгуулах, дэд бүтцийг бүрдүүлэх, хүн амын нийгмийн асуудлыг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өсвөр үеийг хүмүүжүүлэх, төр захиргааны ажлыг боловсронгүй болгон төгөлдөжүүлэх, шинжлэх ухаан технологийн ололтод дэвшилтэд технологиг нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахиулах, хууль ёсыг биелүүлэх зэрэг аймгийн өмнө тулгамдсан зорилтыг амжилттай шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулж үр бүтээл гаргасан Монгол Улсын иргэн аймаг орон нутагт ажиллаж амьдарч буй хөдөлмөрийн баатар цолтон Ховд аймгийн төрийн захиргааны байгууллагыг удирдан тодорхой үр дүнд хүргэсэн хүмүүсийг шагнадаг аймгийн хүндэт иргэн шагналаар Монгол Улсын гавьяат хуульч Ширэндэв, хүний гавьяат эмчид даваавал, гавьяат жүжигчин, уран нуграач Инх цэцэг, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ховд аймгийн Булган сумын харьяат Буян далай нарыг шагналаа. Ашиг баяртай байна би. Булган сумын хүндэт иргэн одоо аймгийн хүндэт иргэн боллоо. Зокос эско соёлын гавьяат зүтгэлтэн орчуулагч, судлаач Буян далай хүн байна. Би 35 жил багшлаад тэтгэврт гарсан. Тэр хугацаанд би дандаа сонин хэвэл юм бичиж хөгтөрн бүлгэм дуулан хичээллүүд энэ аймаг сумынхаа нэрийг нэг 60-70 жил сонин хэвлээр сурталчиллаа. Радио гарч бичсэн Монголын радио, Орсын радио, Бээжингийн монгол хэлний радионд бичиж шагналуудыг хүрч авчихсан. Тэгээ маш олон жил энэ аймаг сумаас сурталчилж нэгдүгээр явсан. За хоёрдугаарт бол би бас нэг энэ хугацаанд 40 ном, 500 гаруй мэдээ материал
Аняг 100-аад орчуулгын материал бүгдийг эх орныхоо сонин хэвэл радионы нийтлүүлсэн хүн байгаа юм. Бүрэн сомогтоод анаад байгаа. Тэгээ 22 он соёлын гавьяа сэтгүүлтэн тол болсон маш баярлж байна. Урд өмнө бас бүтээлээр Монголын зохиолч нь эвэл над 85 жилийнхаа хөдөлмөр гавьяа улаан туг одон шагнажсэн юм аа. Би тэгээ төрийн 5 одонтой 6 медальтай 15 хүнд тэмдэг яг 30-40 баярын бичиг өргөмжл юм байна. Тэгээд энэ бүхэнд их баярлж одоо тэтгэврт гараад би тэгээ ногоо тараа жимс тараад энэ баруун бүсгийн үеийн шалтаа болгон Сэргийн ангийн юу энэ ховдод холбоог учраас утгад хоолын Минжит болонгийн тусгал нэгдэл байгуулаад жилбэрийн 4 сарын 1-нд сум дамжин тэр ажлыг бол явуулсаар байна. Залуурын бүтээлчдийг хөрвүүлээд 4 сарын 1-нд яруу найргийн хэмжээнүүдийг явуулт юм аа. Ингээд 2006-наас эхлээд эдийн хүртэл явуулсаар байна. Манайх тамга тэмдэгтэй 60-аад гишүүнтэй юм баруун хязгаарт байгаа Ховд аймгийн утгад хоолоос тусдаа юм бие даас утгад хоолын нэгдэл байд юм аа. Тэгээд энэ ахлагч хийд юм. Өөрөө бол би хөдөө байна. Малч одоо Эрдмэн ширээнээс малын бэлчээр хүртэл эмгэг дэвгүүлэлтлээ зүтгэж явна гэдэг самгнаа ингэж үчиад манай самгмал цэцэрлэгийн багш хүн. Бас 20 жил цэцэрлэг эрхлэгчгээд 30 жил тэтгэврт гараад ингээд бид хоёр ажлуудаа мал харааны үржүүлээ тэрэ ногоо тараад тэгээд жимс ногоо тараад аж төрж явна. Тэгээд хүүхдүүд маань өссөн. Манайх 8 хүүхдээ 3 охин 5 хүүхдээ бүгд өрх тус харилцсан. Утхан золын Атрбаян гэдэг энэ залуу байна. Тэгээд манай хүүхэд дээрээ тэр намайг дагаж одоо ирлээ. Тэгээд бид бас ардаа ажилтаа ингээ яаруухан явж байна. Тэгээд энэ дөр шагналсан их баяртай байна. Ялангуяа алдан баш хааж их сайхан баяр үеэр ийм ховд аймаг хүндэт хэрэгэн болгож байгаад баярлалаа. Мөн энэ үеэр аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд олон жилийн хөдөлмөр бүтээлээ зориулан идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат улсын алдарт уяач, улсын онц хэлчин, улсын тэргүүний анчин, малчин, цээн ойдов, төрийн туйлч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Баатарчав, соёлын гавьяат зүтгэлтэн туйлч Балдан Дорж нарыг Ховд аймгийн 100 эрхэм шагналаар тус шагналаа. За энэ сайхан шагналыг олон ясны үндэсний өлгийн сайхан нутаг ихрийн сэтгэлтэй ард түмнээс хүлээж авч байгаад их баяртай байна. Миний би одоо дэлхийн соёлын өв одоо ЮНЕСКОд орсон энэ туулын соёлын өв, хөөмий, цуур, эртний хөгжмийн чиглэлээр дэлхийд одоо 30 гаруй жил сурталчиллаа. Дэлхийн 90 гаруй оронд энэ өв соёлыг хүргэсэн. Тэрнээс гадна дэлхийн уг саатны хөгжмийн, уг саатны ордны хөгжмийн гран-при, Испаний хунтайжи шагнал, дэлхийн ард үрлэгийн 30 дугаар наадмын шагнал гэх мэт одоо 3 том гран-при их оронд авч ирж байсан. Тэгэд энэ хөдөлмөрийг маань мөн туул судлалд одоо би олон жил тасралтгүй ажилласан. Бас туул судлалаараа дэлхийн туульд монголчуудын оруулсан хөв нэмэр дэлхийн туулийн үйлчлэл гэдэг сэдвээр бас Эрдэнэ зэрэг хамгаалтлаа ингэж явлаа. Төрд одоо туул 19 онд одоо зарлиг гарахад бас одоо биечлэн 10 гаруй жил ингэж зүтгэж материалжуулж ингэж өгсөн юм аа. Тэгээд энэ хөдөлмөрийг маань үнэлж байгаа юм байна л гэж би ойлгож байна. За баярлалаа. Ховд нутгийнхаа их хааныхаа 308 жилийн өг тохиолдуулан нутагтаа ирж энэ хөрхөм сайхан шагналыг хүртэж нутгих орондоо суулгаж байгаадаа баяртай байна. Би бол Ховд аймгийн Мөнхбаярхан сумын бол миний аав Монгол Улсын төрийн сойрхолд алдарт туйлч авир мэдгэж байдаг. Тэр хүний одоо отгон хүн би өөрөө Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн төрийн их туйлч Балдан Дорж гэдэг хүн байна. Тэгээд өнөө баруун Монголын гайхамшигт өв соёлыг бас Монголд доод төдийгүй дэлхийн одоо 30 гаруй орноор явж өв соёлоо танилцуулж өдөө болтол баруун Монголын өв соёлоор ингэж бахархалтай зүтгэж өв соёлоо танилцуулсныхаа хүчинд 2019 онд Батулгын ерөнхийлөгч маань 13 доо зарлаг гаргаад Монгол туйлыг төр дээдлэн шүтэх төрийн хэмжээний арга хэмжээ болох гэдэг зарлагын дагуу Монголд төр баруун Монголд туйл залгагдаж өнөөдрийн төрийн туйлчд гэх хүмүүс одоо
өв соёлыг үргэлжлүүлж байна. Тэгээд нутаг эх орондоо их хааныхаа өв соёлыг одоо бахархаж багтаж яваадаа баярлаж байна. Ингээд ховд нутагтаа баярлалаа. Та бүхэндээ баярлалаа. Аймгийн дээд шагнал болох Галдан Бошгот хааны нэрэмжит шагналаар өмнө нь 4 хүн шагнагдсан байдаг бол Ховд аймгийн Хүндэт иргэн шагналаар өмнө нь 22 хүн шагнагдаж байжээ.